UBS телевизээр санаа нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцэн ирсэн соёл урлагийн сургуулийн радио телевизийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан залуучуудаа маш баярлалаа. Хэдхэн орны дараа студидтэй эрхэм хүндтэй зочноо хүлээн авъя. Ингээд үзэгчтэйгээ хамтдаа дэлгэцэн хэдэн орн анхаарлаа хандуулъя. Би их нутгийнхаа үзэсгэлэн гвишэрч элгэн түмний ач ивэлд баярладаг. Их урлагийн тайзнаа Монгол гэж дуудуулж яваадан омгшдаг. Ганбатар, Ариунбатар. Санаа нэвтрүүлгийн өнөөдрийн урилгаар хүрэлцэн эрхэм зочноо студидтэй өгтавъя. Чингис хаан одонд Монгол Улсын гавьч жижигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар. Сайн байна уу? Урилгын маань хүлээн авч хүрэлцэн баярлалаа. За маш их баярлалаа. За судалт нэрж байна. За санаа нэвтрүүлэг маань одоо айл бүрийн гэрийн хомирт хүрч байгаа. Тэгэхээр студ маань хүрэлцээрсэн залуучууд мөн цэнхэр дэлгэцээ үзэн суугаа монголчуудтайгаа таныг мэдчилгээг урьж байна. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа одоо миний маш их баяртай байна. Тэгээд хүрэлцэн ирсэн бас оюутан залуучууд өнөртэй мөн цэнхэр дэлгэцээ үзэж байгаа нийт одоо үзэгч олондоо энэ өдрийн одоо мэндийг хүргье. За. Одоо бас 2 жилийн өмнө санаа нэвтрүүлэгт таныг ураад гэрлэж амжаагүй явна киноны Хүү улсын хүн болжээ гэдэг нэг аавын бахархсан сайхан үгээр эхэлжсэн л та. Ганбаатарын Ариунбаатар гэдэг хүн бол хэдийнэ дэлхийн хүн болжээ гэж тухайд хэлчихсэн. Тэгсэн одоо бүр дэлхийн дуучин гэдэг бүр цолын алд биосоор аваад ирлээ. Танд чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Манайхан ч нэг амны билгээс аж тийм билэг гэж ярьдэн штэ. Одоо дэлхийн дуучин, дэлхийн Ариунбаатар гэл ингээд ингэж тэрний төлөөл зүтгэж явна. Энэ жилийн одоо 17 оны миний одоо ажил амьдралын хувьд бол одоо их дэвшилттэй. Бас илүү өөрийгөө нээсэн одоо өнгөрч ийн гэж ойлгож байгаа. BBC Cardiff Singer of the World гэдэг энэ тэмцээнд одоо бас л хэл мөрөөдөж байсан. Заавал оролцсон доо гэж бодвол нөгөөтгөр Чайковский уралдааны Гран При шагнал хүртчихэд тэгээд BBC цаашаа Европ руу уралдана гэдэг бол бас нэг талдаа айгуу том эрсдэл нөгөө талдаа бол одоо би бол бодож байгаа шүү дээ. Би заавал оролцно гэдэг багаасаа ингэж явж оюутан байхасаа л ингээд энэ уралдаанд орж үзэхсэн гэж боддог байсны хувьд бол зориглж бол орсон. Тэгээд ямар тач бас сайхан амжилт үзүүлээд өөрийнхөө хувьд одоо бас сайхан шинэ замыг нээж байгаад бол их баяртай байгаа. Уулчин хүн чинь нэг тэгдэн гэсэн шүү дээ. Нэг оргил дээр матсаар байгаа л гарахаараа дараагийн оргил нь бодогдчихээн гэсэн. Тэгдэг үү? Бас нөгөө өөрийнхөө нэг хэмжээндээ гэдэг шиг л байдаг л бахал да. Тэгээ яг хажууд одоо бас намайг одоо олон сайхан үгээр тэтгэж байдаг одоо миний хайрт багш нар маань байж идэг. За аав ээж маань ах дүү нар найз нөхөд гээд намайг одоо миний найз ингүүл яасан. Одоо миний хүү одоо ингээд ингүүл яасан гэдэг бол санаачлахыг бол тэд маань бас их тавьдаг. Цаашдын одоо нэг жинхэнэ одоо дуурийн дуучин, жинхэнэ одоо дуучин хүн ямар байх ёстой вэ гэдэг одоо энэ юу маань хэлж байна. Тийм учраас одоо бас ямар хуу одоо Ариунбаатар гэж ер нь ямар дуучин болох, ямар дуучин өнгө төрх нь ямар байх гэх мэтлэн энэ юмнууд дээр бол ажиллаж эхэлж байна да. Дэлхийд харагдах алхмаа хийцэн гэж ойлгож байна. Энэ том тэмцээн уралдаануудаар бол өөрөө чинь нэг уран бүтээлчин карьерийн тактик байсан юм болов? Ер нь л яг одоо ингээд дөрийн дуулаачаар магадгүй дэлхийд ингээд дуулна хөдөлмөрлөөд ингээд ажиллана амьдрна гэдэг бол нэг талаар бол маш хүндэлтэй. Эхлээд нэг танигдах юу ч юм бол энэ олон улсын конкурсууд, уралдаанууд байж идэг. Энэндээ одоо оролцоод амжилттай оролцоод ингээд бол олон саналууд ирдэг. Дээрээс нэг дуучдыг одоо дэмждэг байгууллагууд энд ч одоо маш ихээр продюсерүүд ирсэн байж идэг. Ингээд бол дуучны зам л эхэлдэг. Дөрийн дулаачийн уралдааны нас бол 18-аас 34 насны хооронд байдаг. Энэ хооронд бол зөвхөн одоо
уралдаан тэмцээнд орж багш нартайгаа хичээлж тэгээд өөрийгөө одоо нээх одоо бүхий сургуульд бол конкурс одоо тэмцээн дээр бол явагдаж байдаг 34 насурлаа 34 наснаас хойших бол одоо жинхэнэ одоо дуулаачийн одоо юу л эхэлдэг. Тэгэхээр одоо бэлтгэл сургуулийн хувьд гэх юм бол хүний нөгөө нэг биологийн хувьд ч гэх юм уу нэг тийм за одоо л одоо өстө жинхэнэ одоо дуулах одоо нас маань гэдэг бол одоо 35-аас хойш гэж бол дуурийн дуулаачд үздэг. Тэгээд дөөр дуулна гэдэг маань өөрөө бол маш одоо хүндэлтэй буруу сурж буруу дуулах юм бол одоо бас хоолойгоо болох магадлал өндөртэй. Тэгээд одоо сөөхөн жил дуулах ч гэдэм үү. Одоо бас жишээ бол зөндөө байна. 35-аас яг эд дуу хоолой бүх юмны хувьд эд ханана гэж ярьдаг бол өөрөө ч хувьд бол 35 нэлээд хол байгаа зү. Холлоо. Тий. Яг уу явж лэн. Тэгээд би чи одоо тэмцээн уралдаанууд орчлоо. Бас одоо судалж байна. Бас өөрийгөө сорих. За тэгээд олон театруудад одоо очиж шалгуулах гээд ингээд одоо бол би нэг Брэдэд багштайгаа бас шин дөөрүүд дээр ажиллаж багштайгаа одоо бас нэг 2 жил бол байж одоо бас хичээлэх шаардлага байгаа. Ариун Баатартай одоо ярихад бол бас тэмцээн уралдааны талаар яриад хас илүүтэй бас яг дуучин дөөрийн дуучин уран бүтээлч гэдэг талаар нь яриул илүү цаг хугацаанд болсон бол өөрийн чинь саяны хариултанд бол яг онцол тэр нь гарлаа л та. Яг энэ сэдвийг орхихын өмнө нэг амжаад нэг зүйлийг асууя гэж бодож байна. Конкурс уралдаан болгон өөр мэдрэмж өгдөг. Одоо миний түрүүний онцолж хэлсэн шүү дээ. Ингээл уулын оргил болгон дараагийн оргил юу илээ, хэдэн метр илээ гэж уулчин хүн боддог бол дуучин хүний хувьд бол дараагийн илүү үн цэнтэй шалгуур өндөр тэмцээн уралдаанууд бодогдож байдаг. Тэний конкурс болгоо хоорондоо өөр эдгүү. Өөрийн чинь хувьд яг авсан мэдрэмж бүгдээрээ л гран при авлаа. Өөр хэлгээ яах вэ? Тэгээ одоо жишээ нь за хамгийн анхны Гэлинкийн нэрмжид бол улсын дөрвийн дулаачтай уралдаанд анх орж байгаа мэдрэмж нэг өөр. Тэгээ тэнд очиод төрүүлэх нэг өөр. Төрүүлээд ингээд байх. Тэгээд дараагийнхаа шатыг одоо би тэр тэмцээнд одоо орноо. Улам л чанарч улам л одоо ингэж одоо бэлтгэгдэж орно гэсэн үг. Тэгээд өөртөө нөгөө хариуцлага жишээ нь одоо юу гэдгийг нэгдүгээр байраас би өөр тэмцээнд ороод унчихвол одоо жишээ нь юу гэдгийг өөрийнхөө хариуцлахгүй ч юм уу бэлтгэлгүй байдлаас болж унуул одоо бас онцгүй шүү дээ тийм учраас тухайн тэмцээнд төрүүлсэн шигээ тэрнээс бүр 2-3 дахин их одоо өөрийгөө дайчилж ингэж оролцох ёстой болов гэж боддог. Mongolian baritone who provided that all Verdi program is tonight's winner and thus guaranteed a place in Sunday night's final. Одоо яг хаана хариалагдаж байна театрын хувьд? За одоо Улаудын театрын үндсэн тэндээ ажиллаж байна. Монголд ч одоо би цагдаагийн ерөнхий газрын сүлдч хуулахтаа ингээд ажиллаж Мариинский театрт гэрээ хийгээд ажиллаад 1 жил гарan гэж болоод тэгээ гэрээ сунгахтаа би нэг жоохон цаашин жоохон одоо ингэж явах хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр мэдээж Мариинский театр бол дэлхийд одоо бас мундаг том театр. Гэхдээ одоо бас нэг жоохон баригдмал яг тэндээ одоо ингээд одоо бас байгаад байсан учраас тэгээ дээрээс нь BBC энэ одоо уралдаанд орохын тулд одоо чөлөө авах тэгээ өөрийгөө чөлөөлж ийж одоо бэлтгэл одоо сургуультай хийх гэх мэтчлэн асуудлууд байсан учраас одоогор бол юм байж байгаа. Тэгээд одоо 11 сарын 24-25-нд Requiem гэдэг өөрийг Парист дуулна. Залууны хувьд бол аль болох нөгөө нэг боломжийг одоо өөрийнхөө эрэлхийлээл тэгэл ингээл явж байна. Нэг асуултыг л асуух гал халгаж ядаад байна л да. Дөөрөжгийн Эрдмийн театртаа бас гослол дуучнаар хариалагдах болоогүй юу гэдэг асуултыг л одоо халгаж ядаад асууж байна. Тий одоо тийм бодол байна. Бас энэ чинь Монгол улсынхаа тэр одоо түүхт миний багш нарын одоо үүсгэн байгуулсан тэр одоо мундаг театрт бол гарахыг хүсэлгүй яах вэ? Гэхдээ цаг хугацааны хувьд одоо бас жоохон асуудал байх шиг. Театраас нь хүсэл тавьсан уу? Жишээлбэл урилга өгсөн үү? За
Одоо тэгээд энд одоо өгөөгүй гэдэг ингэхээр нэг ойлголт, өгсөн гэхээр нэг ойлголт ерөнхийдөө яг бай жоохон харилцаа холбоо бол одоохон даалгал байна. Тэг болох байх л гэж бодож байгаа. Энэ маань өөрөө бас хий хоосон асуугаад байгаа хэрэг биш. Ягаад тийм нэгэн тал дэлхийн дуучин гэдэг дэлхийн тайзнаа гарцсан хүнийг ягаад одоо нүүр бардам уран бүтээлчээрээ тэр тайзан дээр гаргадаг юм бэ гэдгийг одоо сонсох хүмүүс нь сонсоосоо гэж би асуугаад байдаг юм л та. Одоо би ч нөгөө цагдаагийн сүлдчүүлэгт анхал одоо оюутан цагаас ажиллаад тэгээд ингээд хамт олонтойгоо ингээд явсан. Тэгээ нөгөө яг урлагийн төв байгууллагад Өрөөжийн Эрдмийн театр за одоо өөр одоо мэргэжлийн урлагийн байгууллагт бол ажиллаагүй. Тэгээд ингээд тэмцээн уралдаанд багш нарынхаа одоо хөдөлмөр тэр их одоо бэлтгэл сургуульд багш нар мал одоо авч явна шүү дээ. Тэрнээс биш би ганц Ариунбаатар гараад дуулаад ингээд мундаг таавал ингэж биш л дээ. Олон хүний хөдөлмөр байдаг учраас. Тэгээд ингээд явхад бол яг нэг талаар бол би хаяа боддоо шүү дээ. Зүгээр би дуучин Өрөөжийн Эрдмийн театрт ажилладаг байсан бол яг л ч гэдэг юм уу те. Яг байсан болж гэдэг юм уу бас. Тэгээд дээрэс нь бол би мэдэхгүй ягаад ч юм тэгээд одоохондоо болоогүй л гэж боддог шүү дээ. Гэхдээ бэлэн гэдэгт итгэж байна. Урилга ирвэл. За хэдэн орон дэлгэцэнд үзэгчтэйг анхаарлаа хандуулад яриагаа өргөжлүүлээ тийм үү? Ийм дэлгэцэнд үзэх бичлэг маань бас бидний яриаг цааш нь өргөжлүүлнэ гэдэгт итгэж байна. За. Чухам яг нэг уран бүтээлийг яагаад ингэж хослуулж, эвлүүлж бас үзэгчтэй танд хүргэсэн бэ гэдгийг бол та магадгүй тааварлсан баг гэж бодож байна. Асуулт юм. Тааварлав уу? Асуух уу? Асуусан. За. Мэдээж. Олон улсын мэдээж одоо хамгаалалт том тайзан дээр Монгол улсын дуучин гэж зарлуулж гарч дуулах. За, соёлын урлагийн их сургуулийнхаа танхимд багш нарынхаа дэргэд ингээд дуулах баяр бол өөр өгдөг байх л та. Аль тайзан таны хувьд илүү үнцэнтэй вэ? Тий, ер нь бол яг айдсын хувьд бол хамгийн аюултай нь бол соёлын урлагийн сургуулийн оюутан театр шүү дээ. Яагаад ч юм одоо ч гэсэн ингээд сургууль руу орно. Одоо сая энэ бичлэгнээр гарлаа шүү дээ. Тэгээ би энэ бол нэг өглөөнд буугаад жоохон одоо маш их нөгөө ачаал авсан учраас жоохон ядарсан. Ингээ байсан. Тэгээ багш нар маань за Ариунбаатарыг одоо сургуульд орж ирсэн учраас нэг сайхан дуулнаа гэл ингээл ялчгүй багш нарын үг бол тэгэл одоо нөгөө тушаал хуйлш тий. Ер нь бол соёлын урлагийн сургуулийн тайз за мэдээж одоо олон улсын зэрэглэлтэй том тайзан дээр гарах сайхан. Гэхдээ нөгөө нэг арт талдаа нөгөө даалгавартай гэдэг шиг нөгөө одоо би энэ дээр л одоо энэ л одоо миний бүх юм шүү дээ гэдэг нэг тэр юугаар ингэж сэтгэлийн хүч авдаг болвол соёлын урлагийн сургуулийн тайзан дээр бол зүгээр л айштай өвдөг чичирнэ нөгөө багш нарыг хараад за одоо юу гэх болоо одоо за ингээд нэг дуулч цаа юу гэлээ хэдэн жилийн өмнө оюутан байхад надад ингэж хэлж илүү яалаа гэж бодогдох жишээний. За ер нь бол хамгийн сэтгэл гэгэлзүүлсэн хамгийн том тайз бол миний сургуулийн тайзан даа л гэж боддог юм. Өөрөөр чи хувьд аливаа нэг амжилтыг бүтээгээд ирэхээр
заавал сургуулаараа нэг ороод гардаг, тэнд хүндэтгэл үзүүлдэг. Энийг бас үнэлж хэлдэг багш нарын намнаас миний хувьд их сонсч ирсэн л та. Хаанаас эхэлснээ их мэддэг хүүхдээ гэж тэ өөрөө чи ярилцлагуудыг ч бас үзчихсэн. Тэрийг бол миний хувьд онцлохын тулд одоо хувь уран бүтээлчийн хувьд хамгийн аимшигтай мэдрэмжийг авдаг одоо соёл урлагийн их сургуулийн танхимд дуулсан энэ дуу тэгээд дэлхийн дуучин гэдэг тэр гайхамшигтай цолыг хүртсэн тэр тайзан дээрх дуу хоёрыг ингээ эвлүүлэхэд ер нь нэг зовлон байгаагүй шүү. Тий? Дуулалтын хувьд онцолж хэлж байна. Би нэг зүйлийг сонсоо их гайхсан. Өөрийн хувьд бол одоо бол баритон гэж сонгодог урлагийнаар бол ярьдаг тий. Анх тенор хоолойтой байсан гэдэг юм лээ. Тий, соёл урлагийн сургуульд би тенор хоолойтой орж ирсэн шүү дээ. Тэр хоолойны тавилыг бас хийдэг байхan тий. Яадаг юм бол эсвэл цаанаа нөгөө тенор хоолойтой орж ирээд тэгээ нөгөө нэг хоолойны операцанд орсон юм. Нөгөө хоолойноо махыг ахуулаад. Тэгээ ахуулаад эргээд нөгөө банд өгч төр миний өгч бол Монгол Улсын гавьж дэд профессор банд өгч төр би эхэлж орж ирсэн. Тэгээ багш тэрээгээд хоолойноо махаа ахуулчаад тэгээ эргээд ороод ирсэн дуулж чадхаа ийцэн. Тэгээ нэг огт бүр ингээд нэг дуурахгүй. Тэгээ ийм болцсон. Тэгээ гэртээ очиж гутраад бүр тэгээ багш бол хэлсэлтэй. За миний хөө наадах чи нэг сар харъя. Гэдэг. Тэгээ сар болоо буцаад ирсэн чинь бас л ялгаагүй ингээд. Тэгээд багш над зөвлөсөн байхгүй. За миний хөө одоо эртхэн шиг би чамаг ингээд одоо юу гэдгийг дагуулаад одоо сургууль соёлыг дүнгийн чинь одоо ингээд аргалаад ч юм ингээд явж чамаг төгсгөж болно. Ингэж чамаг одоо ингэж даалмааргүй байна. Миний хөө одоо чи өөр сургуульд одоо багш нь хамаагүй техникийн сургууль юм уу ингээд багш нь дагуулж яваад оруулаад өгөө гэд ингэсэн. Тэгээ би за би багшаа би тэгвэл нэг жоохон байж байгаад эргээд ирья гэдэг л нулимстай гарч бэлтгэл курс дөнгөж ороод 9 сард сургуульд ороод 10 сард апрес хэлгээл 11 сард гэдэг тийм л юм байхгүй нэг 3 сарын хооронд. Тэгээ дуулахаа болчиход тэгээ нэг 3-4 сар гэртээ байгаад би чи нөгөө өвөө өмөр дээр байсан. Тэгэл хоолойгоо айл болох л одоо нөгөө ардын имчилгээ имээ чинь энэгээр зайл айл энэгээр нэг зайлчих юм нэг айл үнийг гэдэг дуулах сонирхол энд байгаад байгаа. Тэгээ дуучин болох. Тэгээ ингээл өөр л дуулуул тэгэл болчтгол байсан юм. Яг нөгөө нэг бүр ингээд дотор байгаад хахад гарахгүй байх гэдэг чинь айгүй тийм эвгүүл мэдрэмжл байлаа л да. Тэгээд одоо юу гэдгийг манай имээ чинь нөгөө шар тус авцраал за минийхөө өдөрт ингээл ингэдэг нэг янз бүрийн л байдлаар ардын одоо тэр юугаар хийжсэн. Тэгээ нэг өдөр би нэг телевизээр үлүүдээ нэг дуу яваа тэрийг дагаал ингээл аялсан чинь нэг л болмоор удагдаад тэгэл маргааш багш нар очно гэл тэр чинь амралтын өдөр байлаа л. Тэгээ маргааш өглөө багш нар очно гэж одоо нойр өртөг шүнжэнгөө шингэл байна үсттэй нэг яг нөгөө эргэтэнтэйгээ ярьж байгаа юм чи хоолоод байгаа. За чи яг ингээл байж байгаараа за би маргааш багш нар очиж шүүгээл. Тэгээ нойр хөрөхгүй. Тэгээд маргааш өглөө багш нар очиод дуулсан багш ингээл за багшаа би нэг дуулж үзэх гэсэн байх гэсэн чил манай өгч. Оо давай алив үзье хоёлаа гэл. Тэгэл үзсэн чинь бас холоотой болцсон байсан. Бүр ингээд бүр өтгөн бүр тийм холоотой болцсон. Тэгээ багш бүр ярьж байсан байхгүй ямаггүй хүн амьдрал тусал сонин юм их үзэх юм аа. Яагаад өнөөдөр тянар байсан хөхөд ингээд бас холоотой болцдог вэ? Ямар сони юм бэ гэдэг ингээд. Тэгээд за хичээллээ. Одоо бас болохоор байна. Одоо хоёул хичээллээ гэдэг. Тэгэл ингээл би ч нөгөө нэг одоо нэг дууг, нэг романсыг гэд үзэх юм бол эхний хоёр мөр дуулаад хоолоо суучдаг. Байхгүй болчдөг. Тэгэл за өнөөдөр ингээ боллоо гэл. Тэгэл би явдаг. Тэгэл маргааш нэрэл ахаал хоёр мөрөө дуулаад 3 болгоол 4 болгоол тэгээ нэг бүтэн дуулдаг болол. Тэгээ ингээ явсаар байгаад овоо хоолоо маань идгээд тэгээ нөгөө түрүүн танаас баритон одоо юу ч баритон хоолойтой. Тэгээ баритон төр тогтсон юм гэдэг. Тянар хоолойтой Аримбаатар үдэд ийм амжилт гарах байсан болов? Яг тэр хоолоогоор явсан. Тэр үед бол юу гэдгийг дөөрийн дуучин гэхээсээ илүүтэйгээр одоо би одоо Монголдо алдартай л дуучин болоо л одоо тий. Тэгээ нөгөө хүүгийн сэтгэл гэдэг шиг нөгөө ээж аваарыгоо станараа дунд уйраагаал. Тий. Одоо дунд уйраагаал одоо миний дууг Монголын ард түмэн тэр чигтээ сонсоол станараа гэл ингээл орж ирсэн л тий. Тэгээд ямар ч азар одоо бас банд өгч тэр орж ирсэн юм дээ гэж одоо болтол би одоо бас баярлж явдаг штэ. Банд өгч тэр орсноороо өнөөдрийн одоо энэ дөөрийн дулаач гэдэг энэ хүн төрлөختний үнэт өв соёл руу ингэж одоо дурлуулж чадсан миний огш бол бас их сонир байдэн штэ.
Тэр үед хоолоо тэгээд болохгүй байсан бол чи яах Яг юм? энийг асуух гэдэг нь Тий. хүний амьдрал их сонин тий. Соёлын урлагийг сургуулаасаа тодорхой шалтгаанаар бас түр чөлөө аваад амьдралаа зохицуулах гэж жолоо мушгаа явж ах хооронд сүл чуулгын одоо гавс руу хурандаа өртөө чин таарад чуулгатаа аваад уучвал ингээд нэг амьдралын алхам бүр өдөр бүрийн юм тохиол хүний амьдралыг шийдэж идэг. Өнөөдөр хүрэх бүх нүүдэл болж идэг тий. Ерөөсөө хүн бол одоо яг энэ амьдарч байгаа цаг хорон бүртээ их тийм эрэг байх ёстой юм шиг байгаамаа. Одоо ингээл би хараад хахад ер нь бол нөгөө юу тарин түүнийхээ үрийг гэдэг шиг одоо тийм байдгийн болов гэж ич бол ихэнхдээ бол өө мэдэр өссөн. За тэр хоёр өгшин бол ойлгомжтой над юу гэж хэлэх үү? Хэдий намайг алган дээр хөрөөлж одоо эрхлүүлдэг байсан ч гэсэн бас Нүргэлж зөв байх. цаа талын одоо юу нь бол одоо ямар агуу байсан юм дээ л гэж одоо өөрөө харж бодож явдсан шүү дээ. Монголын тал нутагт дууг финал дээр 30 минутын концерт хийгээд 30 минутын концертын төгсгөлд нь Монголын тал нутгийг бид болсон. Тэр нөгөө Монгол дуу гэж бодоод ерөөсөө за Монгол дуу юм чи болно гэх нөгөө бэлдээгүй. Тэгээ нөгөө нэг Герман дээр, Итали дээр, Орос дээр ингээд нөгөө нэг бүтээлүүдэд дуулж хагаад тэгээ төгсгөл дээр нь Монголын тал нутаг одоо саний бичлэг ингээд эхлэхгээл ингээд байсан чи үг нь орж ирдэг. Бүрстэ яг тэр нэг 5 секунд эхлээл ингэсэн. Би нэрээ ёо тэр хүн бол нэрээ айгүй тийм юу юм бэлээ штэ. Тэгэл тэр дотор за өстө хүнинд өстө одоо л та надад туслаач тэгэл хин нэгнээс гуугаад за өстө Монголын минь заяа тэ тэгэл дээрээс нь одоо миний шүтэж явдаг их отхон тэнгэр хайрхан дээрээс нь зоргол хайрхан гэд миний төрсөн нутаг ус аав ээж хүүдээ одоо л хүүтэйгэл тэгж бодож явах явцдал дүүжүү гэж орж ирсэн дээ. Тэгэл хүн боддог байхгүй. Тэгэл одоо ч гэсэн энэ амьд байгаль ус төрсөн нутаг гэдэг бол заавал ерөөсөө юм байд юм байна гэж. Бид нар сүүлийн үед жоохон нэг тийм үү даяаршна гэж яриад байгаа шүү дээ тий. Одоо орчин үеийн хүн үеинд юу яриад байгаа ч гэдэг юм ийм. Гэхээр яг ингээд олон орноор олон хүмүүстэй уулзаад соёлтой танилцаад баг зэргийн өөрийн хэмжээнд танилцаад ингээд явангууд Монгол хүн гэдэг чинь ер нь өөрөө бол бас арай ондоо юм биш үү гэж бодогдсон шүү дээ. Энэ бол миний л төрсэн мэдрэмж л дээ. Одоо эргээл хүн төрлөختөн ногоон байгаль эргээл хүн төрлөختөн одоо манай Монголд одоо юуг харалтаа те бид нар бол байгальд гарахыг илүүд үздэг болсон байх шүү дээ. Юм бол салхинд гарах. Юм бол хөдөөнөр ямар гоё юм бэ? Энэ нөгөө нэг айраг тарга юу чинь эрүүл мэндэд хэрэгтэй гэж штэ гэж байгаа шиг те. Тэдний чинь миний үг дээдс одоо бидний өвөө мэ бүгд л өндөр эрүүл хүнсээ хэрэглэж эрүүл ямар ч байгальтай хор хөнөөлгүй амьдарсаар ирсэн байна. Энэ бол байгалаа дээдэлсэн ямар ч тийм сэвтээхгүй тэгж гоё ингэж зохилдож амьдарч ирсэн миний үг дээдсэн энэ сайхан юм байд юм болов тэргээл боддөө шүү дээ. Тийм ч учраас Бовгийн лавсрангуан өөрийгөө илээж өрөөллийг эрлэх өнжүүлийн цэнхэр билүүний хилтерхий гэж одоо өөрөө чинь бас онцолж бичснээ миний удаа уншижсэн л та. Тэгээд яриа маань яхаа аргагүй энэ сэдв рүү урсаж орлоо. Тэгээд бага насны нутаг усны өста морины дэлэн дээр одоо сүүгүүлж явсан бага насных нь яриаг хамтдаа ярилцъя гэд нэвтрүүлэхдээ нэг эрхэм хүндтэй зочин ирсэн. Хоёулаа студидтэй зочин хөхтэй аваад яриаг өргөжлүүлэх үү. За. Санаа нэвтрүүлгийн маань урилгаар Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Болор цомын эзэн Яруу найрагч Эрдэнэтбатар. За сайн байна уу? Урилга маань хүлээн авч хүрэлцэн баярлалаа. За таач юу? Таагагүй юу?
Ашгүй. Ашгүй. За яста айгүй мундаг удаан хүлээлээ дээ. Энэ бол бас маш том үндэтгэл гэж байна. Манай хүн чи ер нь бол танд харагдуулахгүйгээд энд төгчд юм шүү Тэгдэг яа. Би бас нодны өвөл бас энийг хавар чинь нилээн уугдсан. дээ. Тийм бай. Үзэгч та бүхэн UBS телевиз дээр сайн нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин Чингис хаан одонд Монгол Улсын гай жүжигчин Ганбаатарын Ариун Баатар. За дөнгөж сайн нэвтрүүлгийн маань урилгаар бас нэгэн үндэтэй зочин хүрэлцэн ирлээ. За зочны маань найз ах гэж танилцуулаад байгаа шүү дээ. Болор цомын эзэн зохиолч Дэвлийн шагналт яруу найрагч Эрдэнэбаатар. Ариун Баатар Эрдэнэбаатар. Баахан Баатаруудтай. За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За баярлалаа. Зочин маань тааварлж юу? Тий. Би одоо бодож л байсан л да. Тэгээ одоо за хэн байх болоо гэл төрөнд орж ирээч гэсэн тэр хавар мавар ирсэн байд юм биш байгаа даа гэл хараал. Тэгээ яалтчгүй одоо бас миний амьдралын одоо салшгүй одоо хүн бол нөгөө нэг одоо нэг ачит гэж ярина шүү дээ. Миний ах бол намайг одоо хар багасаа би тэр чин зургал харихныхаа одоо бэлдэл одоо хар багасаа л байсан. Намайг өөр одоо яг одоо нөгөө шорон дээр мөлхөө байж хахад наа хүн чи одоо мөртөө тэгэл одоо ингэ энэ тэнд намайг нилээн шоглож одоо ингэж явдаг байсан байгаамаа. Тоглох ч биш л дээ. Ер нь бол нутгийн ахын хайраар бас хайрлаж байгаа шүү дээ. Ер нь эр хүн болог гэсэн. Тийм одоо их эрхэм одоо бишрэлт ахмад байгаа юм да. Ариун Баатар бол багада нилээ ирэх хүүхэд байсан. Эдний ээжийн аав хоёр өндөр бямсран гэж ээжийн аав нь бид нар бол халзаах гэдгийг зүгээр ямар Ганбаатар гэдгийг нь бол мэдэхгүй юм зүгээр халзаах гэдгийг бид нар бол За учир байх шиг байна. Тэгэхгүй байхыг бодлоо. тэгээд энэ хоёр чинь эднийхэн чинь их гоё ижилхэн өндөр зээрдмөр их сайхан хатирдаг өндөр хээр мордууд их унана. Өө манай өнжүүл чинь наадмаар чинь тэр гоё эмээл газар хэрэглэлттэй тийм сайхан морь унсан гэр бүл их ховор тухай цаг үед чинь. Тэгээ эдний ижи яа хоёр яадаг. Тэгээ энэ нэлээ ирэхээ тэгээд би яагаад ч юм их сандгийн нэг нялх хүүхдэл нэг тийчлэл нэг тийм адармаатай хүүхд байдгийг шүү дээ тийм ээ. Цахалж ундаг багшаа. Тэр шиг унаад ёо жигтэйхэн бахирч орилсон чинь чих зүгээр ёнх гэл явчих шиг болсон. Тэр үед одоо жоохон урлаг мэддэг байсан бол энэ хүү дуучин болохгүй байна. Тэгээд ер нь альва юм учиртай л да. Ариун Баатар бит хоёр бол одоо зургал хайрханда байнга ер нь уйлрал болгон очдөг, тэндээ зулгадаг. Тэгээд Ариун Баатар жайл нэг тэмцээн нааданд явах болохоор заавал хангаагаараа эргэж явна гэж явдаг. Онгоцон суугаад явхлаараа тэнд хангаа гэрэлтчихсэн шүү дээ хаа гэж ингэж ярьдаг. Тэгээ өнгөрсөн жил Улсын Баатар Шагдар сүрэн манай Баян Жүсүмаас төрсөн. Шагдар сүрэн Монгол Улсын хөдөлмөрийн Баатар Баогийн лавгсүрэн за Чингис хаан одонд Ариун Баатар нартаа хүндэтгэл үзүүлж наадам хийсэн. Яа энэ зүүн чи сумын наадам уу? Одоо сум марнуудыг гадна дотноос баахан төлөөлөгчд ирсэн. Тэгээд энэ жил чинь их гантай жил байсан. Жигтэйхэн халуун. Тэгээд бид нар чинь баахан нөгөө гангараа мөсчихсэн улсууд чинь зузаахан дараасан дөргөн дэлгүүртэй л усууд байгаа шүү. Тэр чинь нөгөө хөлсөнд нэвчих гээд болдгоо. Тэгээ манай хангаан яг баруун талд нэг худаг байдаг байхгүй. Тэр худаг дээр очиж бид нар бие бинийгээ усаар норгож усаар байлдаад. Тэгээ Ариун Баатар нэг дорон авчирсан байсан. Ингээ нисээд явдаг. Тэгэл хангаахаа дээдлээс ингээ хараад бит хоёр ингээ харчихсан суучихсан ингээ байжсэн чинь. Дээр баруун уртал тэр 10 хэдэн км газар манай Харийн нуур гэж газар байдаг байхгүй. Харийн нуур гэж гайхалтай үзэсгэлэнтэй тийм том нуур байдаг. Тэр нуурын дээр л бороо асгарч байна. Тэгсэн чинь Ариун Баатарын яг одоо энд хангаа байж байгаа шүү дээ. Манайханд одоо хангаа руу тэгж игцэлж харах нь битгээл одоо тийм чанхан дуурах За юу ярих гэж байгааг хэлдэг хүн байдгүй. Тэгсэн чинь Ариун Баатар тэгж байгаа. Хангаа минь одоо юг одоо танаас юуг нуух бид нар халуусч хөглөө. Энэ наадамч олон ч гэсэн халууцлаа. Тэр бороогоо нааш нэг явуулаад гаач. Ингээл байжсэн чинь 10 минутын дараа тэр наадмын тал босод автцсан. Хайрхантайгаа яриад байгаа хэрэг юм уу? Үгүй одоо яриад байгаа мó яагаад байгаа юм. Манай Баогийн логсор багш ил ярьдаг шүү дээ. Би хангаа дээр очиод би Баогийн логсорн байна хангаа минь гэж хашгирхлаар оо тийм ээ гэж хэлдэг. Нөгөө цуураатай. Гэхдээ ер нь юу яах вэ? Тэгээд нөгөө хар багасаа нөгөө ишиг хураг хариулж өссөн. Одоо хайрхандаа бол тэгж л өссөн юм чинь. Тэгээд тэнд бол их цуураатай. Тэгээ нөгөө манай лагвах хэлсэн байсан тий.
зорголын цурай бол Монголын цурай биш. Дэлхийн цурай байжээ гэд. Их цурайгаа дагаж дуулсаар байгаа дуучин болсон. Тий, яг үндэ бас л тэгэл Тэн дээр их гоё үг хэлсэн байгаа шүү дээ. ганцаараа тэгээд тэр одоо миний тайз байдаг байхгүй юу? Яг тэр ингэртэн тайз миний нөгөө бүр багасаа гараалд энэ дээр гараалд байгаа нэг шиг урган гэдэг. Тэн дээр чин дуулаад тэгвэл цуураагаа сонсоол ингээл тэгэл хашгирна ингээл янз бүрээр бүдүүм нарийнхан хоолоогоор хашгираал тэгээд цуурайтал гэх мэтчлэн ингээд зөндөө гой дурсамж юу бол тэгж үлдсэн байдаг. Яалч одоо юм да. Яалч юм да. Том зорилгыг өөрчлөөд очихороо нутаг уснаасаа магадгүй чухам юу шивэндгийг бол таашгүй л дээ. Магадгүй очиж мэдээж эрч энерги, дэм, сайхан эрч хүчийг авах гэж очдог бах. Амжилтандаа үрээд гавьяага байгуулад очихороо бас тэндээ зорж очдог гэж бас миний хувьд нэг уншиж ирсэн юм байна ярьслахнаас нь. Тэгээ уул усантайгаа чухам яаж ярдгийн, дуулж аргаддığım өө, яадгийн. Зүгээр одоо би энэ зун баруун аймагуудаараа явлаа. Тэгээд дээр хэлсэн ер нь бол нутаг ус сайхан хайрхад энэ нэг монгол хүний нэг угаас гэдэг шиг нэг юм юунд бол би итгэдэг. Тий. Тэгжиж би баян, тэгжиж би дүүрэн байдаг учраас. Тэгээ баруун аймагуудаар явхад би ерөөсөө явж үзээгүй. Тэгээ ингээд машинтай ингээл яваал ингээл сайхан мөнгө цастай хайрхтууд байх. Тэгээ нэг 100 км явал заа зогсож байгаараа гэлээ би дуулдаг хөхгүй. Магадгүй те би дуулж их ёстой. Энд одоо бүгд л одоо ингэж одоо те. Тэгэхэд бол над миний занд нэрээ ямар ч саад за нэг 3 хэдэн мянган километр явсан. Нилээн олон мянган километр ингээд явсал да. Нааш чаашаа ингээл зам муухай сайхан гэл ингээл явсан. Тэгэхэд бол нэг удаа бас дугуй хагараагүй, нэг удаа өнөөдөр саатал байгаагүй. Тэгэл зогсоол, тэгэл би цаашаа харж байгаа сайхан дуулаал ингээл сайхан тэгжээж одоо би өөртөө бол одоо бас их баян болж одоо бас ингэж байдаг. Тэгээ ер нь бол хүн бол тэгээд зорих нутаг устай, золгох ээж аавтай гэдэг бол одоо тэгэл одоо хамгийн баян аз завшаан юм шиг байна шүү те. Хайрхандаа зориулж дуулдаг дуунаас нэг ганц удаг аялж өгөөч. Тэгээд энэ жил нөгөө наадмын тухай сая яхаа ярьлаа. Нөгөө нутгийн зон олон минь хүндэтгэл үзүүлээд ингээд хичнээн сайхан битээ. Олон жил уулзаагүй настан буураад хоорондоо уулзаж өчөөч инээж хөрч нэг 2 4 хичнээн сайхан гоё юм болов доо. Тэгээд тэр тайзан дээр нэг лагвах бас л гоё юу хэлсэн. Тэгээд би энэ одоо би одоо медаль нэг их зүгээд идэх юм аа. Гэхдээ би нутагтаа би зүүж ирсэн. Би бүгдийн зүүж ирсэн. Би хайрхан зорголтод харуулах гэж зүүж ирсэн. Ингээд сэтгэлээс өмөлзөд харж хүн ч мөр хажуудаас байгаа би бүр сонир байдаг юм билээ шүү. Бүр ингээд хөөх гэдэг ингээд тийм. Тэгэл ингээд хажууд суудсан гоё гойц. Гоё гойц. Гэл ингээд хүнд үнэхээр юм бас нэг яг нутаг ус хүний нөгөө нэг одоо түрүүчийн нөгөө нэг соёл урлагийн сургуулийн тайз бол миний одоо ийм тайзаа гэдэг шиг яг одоо нутаг усанд очихоор зүгээр Ариунбаатар бол яг цэвэр Ариунбаатараар байж байгаа шүү дээ. Найз нөхдүүд байранд нь тавьж байгаа шүү нөө. Тэгчи. За чи дуулдаг чинь тийм. За ингэн гэдэг. Тэнгүүд ихэндээ ингэж байгаа хүс нэр одоо би бол энд одоо нэг тийм. Гэхэд яг нөгөө байранд аваач гэдэг шиг ер нь бол яг хуу яг тэр нөгөө мэдрэмжийг бол тэр лагвах тэр гүн мэдэрсэн байх гэж би бодсон. Ягаад тэгэхээр яг тэнд нэг тийм бүр одоо өөрөө гэдэг юм уу? Тийм ингээд одоо юу гэдгийг нэ би одоо медалигаа авахулах гэж ирсэн гэх. Тэгээс суугаад ярьж байгаа нь би эндээс юмаргүй л байна гээл ингээл чи өдөр тийм бэлэг өгнө гээл нэг тийм яг хүүхд чиг тэгж их баярлаж тэгж их одоо юу байдаг юм байна лээ. За тэгээ би бол одоо сайхан байна оо очиод бас нэг амьдрал юм чинь бас болж идэхгүй ч юм уу зөндөл одоо асуудлууд байна. Тэрийг одоо дотроо би ингээд бодоод очиод сайхан яриа суучт. За хүн нэг иймэрхүү. Ер нь тэгээд та нэг замыг бол нэг заанагаа гэдэг шиг ингээд нэг тийм хүн ингээд холоос харах юм бол энэ одоо юу хийгээд байна гэдэг шиг юм болох л байх л да тэгж л боддог. Тэгээд дуулах манай одоо эрхэм ахын маань шүлэг өнжүүлийн сэлгэр талдаа гэд нөгөө нэг дуу хийдгийн. Тэгээд тэр дууг би нөгөө нутг руугаа ингээд наадлын даван дээр даваал хайрхан харагдан гут нь би хөгжмөө бүр
тултал чангалаад дөрөв цонхоо онгойлгоод ингээд тавьдаг байхгүй. Тэгээд тэр дууны нэг бодог өвчт юм л ойлаа. За. За тийм. Би ч яах вэ гэсэн юм. Та тэрийг нэг шүлгийн нэг хэлээл гэж. Үнэхээр одоо бас миний одоо нутгийг бол жинхэнэ одоо Ингэдэг баха амрагтаан тэрвүүлсэн бүсгүй мэт цэцгэн дэрхлэх шүүдрэн алтанхан шаргал талын минь цээжин сондрод гоё юм уу да. Өнжүүлийн цэлгэр талтайгаан амраглаж нэгэн жаргамаараа гэж. Тэр бүсгүйг юу талаан бол бүсгүй болгоод бүтгэж байгаа байхгүй. Тийм үү. Ингэж эхэлдэг тийм ээ. тий. За тэгээд тэнгэрт хангарах дуулж иж орж ирж. Одоо би чинь талдмэл тих нуурмын тэргэлхэн цагаан нутгиймээ цэчинд зангирсан нулимс юм уу да 온졸인 생크롤타가 아스르치 내길 손들매래. тий. Хоёрдугаар гуравдугаар бас hodоо явчлаа шүү. энэ чинь нөгөө нуур гэж яваад харийн цэнхэр нууртайгаан адилхан нэгэн мэлмэрмээрэ гэдгийн дараа өнжүүлийн цэнхэр уулс гэж яваад өнжүүлийн цэнхэр уулстайгаан адилхан нэгэн сүндэрлэмээр асарлаж нэгэн сүндэрлэмээрэ. тий асарлаж нэгэн. Тэгээ ингээд нөгөө босоо уул руугаа талаасаа ус уул ингээд тэгэж явах хэрэгтэй тий. Тэгээ сая дуулчихж байгаад тооцох юм уу? Энэ бас хөгжимгүүд уулахад бас хэц юу тий. гэх юм. За хоёул нэг бодог өвчээ. Тий, нэг бадаг. За. Амрагта тэрвүүлсэн бүсгүймэд цэцгэн дэрхлэх шүүдрэн алтанхан шаргал талимэн цэчинд сондортох гоёл юм уу да 온졸인 셀리그를 탈타강 함르글치 내길 자르마라. Маш их баярлалаа. Сайн нэвтрүүлгийн маань яг энэ судал бол маш сайхан л та. Яагаад тэгэхээр тэр дэлхийн тайзан дээр одоо Фигаро дуулаад тэр дэлхийн одоо сонгодог урлагийг шинтэн сонсдог тэр хүмүүсийн одоо хамаг сэтгэлийн хөдөлгөж байсан энэ дуучин дэрэгдээ авчраад одоо яг монгол хүн гэдгийг мэдэрсэн энэ сайхан дууг ингээл дэрэгдээсэн сонсно. Энэ бол одоо яг энэ мэрэгжлийн маань л үнцэн. Тэгээ маш их хүсэлтийн маань хүлээн авсанд маш их баярлалаа. За баярлалаа. За би дүүд нэг хоёр ном өгье гэж бодож байсан юм аа. Ер нь бол Аримбаатар бол яруу найргийг бол гайхамшигтай мэдэрч дуулдаг. Дуулна гэдэг чинь бол нэг хамгийн гол нь чанга ашгарсан дааж байдгүй юм шиг байна. Гол нь тэрийг ойлгож мэдрэхийг л хэлдэг юм шиг байна. Тэгээд энэ дэлхийн хүнд нэг юм дэлхийн түүх гэж олон эрдэмтэд бичсэн. Хүний үүслээс хагуулад өдгөөгийн энэ соёл иргэншил, энэ газар зүйн байрлал олон сая жилийн турш газрын эрг эмтэрч яаж өөрчлөгддөгтэй адилхан хэдхэн гормын зур ямар улс төрчид ямар том эрдэмтэд Эйнштейн Ньютоноос гуулаад ингэж дэлхийг өөрчилж болдго юм бэ гэдэг тухай гардаг юм дэлхийн түүх гэж юм ном. Бэлгийн дээд Ном. Тий. Дэлхийн хүн одоо та энийгээ сайн судлах зүйтэй л дээ тийм ээ. Монголын соёл урлагийг дэлхий дахинд сурталчилж яваа эрхэм сайхан дүүдээ
цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд адгийн ман шиггаас эхлээд Английн хатан хүртэл хүрсэн одоо хасралгийг нэг үнэрлээ тэгээ гардаг одоо гэж. За маш баярлалаа. За. Тэнгэрт гангарах солонгомит талд мэлтих нуурмин тэргэлхэн цагаан нутгиймэн тэвэртэн зангарсан нулимс юмода Нэвтрүүлэгтээ урьсан зочин маань нүдэ олсон гэж итгэж байна. Их сайхан яриануд өрнөлөө. Тэгэлгүй яг одоо намайг бол одоо нөгөө ёстой хэн байхаас нь гэдэг шиг мэдэндээ хар багаас л эхэлж бас нэг нутаг усан төсч. За тэгээд одоо бас одоо оюутан тэгээд одоо өдий болтол маань одоо хүртэл ингээд хамтдаа уран бүтээл, ажил амьдрал дээр хамтдаа байдаг миний одоо бас ах маань юм да тий. Монгол сонгодог. Сайхан дуулахыг сонссон хүний сэтгэл нь догдолж, баярлаж, бас гуниж өөрийгөө дотроосоо ирж хайж эхэлдэгэ гэж би боддог. Тэгж байж л бусдыг хайрлах эрчим нь нэмэгдэж, оюун сэтгэлээр баян болдгоо гэж итгэдэг. Монгол хүний зүрх сэтгэлээс урссан хөг аялгауг дэлхий дахинд түгэн цуурайтуулахыг хүснэ. Яагаад Монгол сонгодог гэд ингээд нэрлээд энэ одоо ингээд яваад байна вэ? Концерт тэ цаашлаад одоо шинэ энэ жилийн одоо BBC дээр дуулсан тэр Жанцан нур багшийн маань чиний минь нулимс гэдэг романс. За тэгээ Шарав багшийн маань Монголын тал нутагч гэдэг юм уу? Яагаад энэ одоо дууг тэр тэмцээнд оруулаад дуулаад л тэгээл Монгол сонгодог гээл ингээд нэрлээд зарим улсууд шүүмжилдэг байхгүй юу? За одоо хүмүүс одоо чи одоо тэгээ Монгол сонгодог гэдэг ингээд яад гэдэг шагналж хорлох гээд байгаа юм уу? Эсвэл бол одоо Монгол сонгодог гэж юу юм гэх мэтлэн зөндөөл одоо нүүрэн дээр ил болон далдуур зөндөөл одоо тиймэрхүү байсан л да. Яагаад би ингэсэн бэ гэхээр одоо хамгийн анхны уралдаанаас эхсүүлээд тэгээ концертанд дуулаад ингээгүүт тэр Европын улсуудын тэр Оросуудын хүлээж авч байгаа гэдэг бол шал ондоо байгаа гэсэн байхгүй. Монгол юм дуулангууд л тайзны хардуур орж ирэнгүүтээ хөшийн одоо ямар одоо сайхан аялгаутай, ийм амьд аялгаутай ийм байгаад ах юм аа. Энэ одоо юундаа байдаг юм болоо гэл ингээл асуугаал. Тэгээ би боддог байхгүй. Энэ бид нар энэ одоо мундаг бүтээлүүд, энэ дуунуудаа бид нар зүгээр л найранд гурван дуу гэдэг шиг ингэж тоохгүй яваад байгаа юм биш байгаа гэдэг нэг тийм төрөөд тэгээд өөрийнхөө хэмжээнд эхлүүлсэн. Энэ бол цаашлаад ингэж явна. Олон одоо энэ сайхан бүтээлүүдийг би одоо CD гаргах тэгэл дээрээс нь одоо бас сурах бичиг одоо нотын ингээд бүгдийг ингээд тэгээд ингээд үлдээх гээд ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд зүтгэжил явна да. Эхнийхээ концертыг Жанцан нур багштай санал тавиад багшаа би нэг ингэж юм бодоод байх юм а гэсэн. Гэхдээ одоо нэг ийм бодмоор доо та нар хэдэн тоостой ното тэгвэл одоо хөдөлгөе тоо гэдэг одоо тэгээд ингээд яг үнэндээ яг хинч дуулаагүй ингээд яатсан 80 доонд бичигдсэн дуунууд 90 доонд одоо Агуу Ганбат гэдэг дуучин дуулах гэж хагаад одоо дуулж амжаагүй дуунууд ч гэх юм уу тэрийг хөдөлгөж багш хоёр Монгол сонгодог 1 гээд концерт хийгээд тэр маань одоо бас амжилттай болоод тэгээ Монгол сонгодог 2 гээд ингээд ер нь яг амжилт толгоныхаа араас бол хийсэн гэлэнгийн уралдаанд төрүүлээд гавьяат гэдэг эрхэм цолыг төр ард түмнээсээ шагнагтаад ард дээрээс нь хийжсэн болвол дараагийн одоо Чайковскийн Гран При авчаад тэгээд ард дээрээс нь бас талархлын дандаа л талархлын одоо ард түмэндээ болон одоо энэ намайг дөй зэрэгт өргөсөн бүхий л одоо улсуудаа талархаж баярлж одоо ингэж Ариун Баатар гэдэг дуучин ямар ч ихсэл одоо
ийм хэмжээнд явж байгаа шүү гэдгээ одоо тайлгнаж хийсэн гэдэг нэгт ийм бас байдаг. Тэгээд энэ жил одоо ингээд одоо 11 сарын 10 11-нд ингээд концерт болгож байна. Энэ бол цаашлаад энэ дэлхийн хэмжээнд би өнөөдөр үздэггүй юм ахад дараачийн дуучдад өнөөдөр маш том болцоо байгаасаа гэдэг миний нэг тийм мөрөөдөл байгаа. Tonight's winner, Aryan Batar Gan Batar from Mongolia. Well, I can tell you a big whoop from both my guests, Mary King and Rosemary Joshua. They are delighted, as I think most of the audience in St David's Hall is this evening, that the 29-year-old Mongolian baritone who provided that all Verdi programme is tonight's winner and thus guaranteed a place in Sunday night's final. Тэгээ ер нь бол Европт бид нар ингээл очиод дуулаад тэр одоо их хил дээр нь дуулаад амжилт байгуулаа яваад байгаа юм. Яагаад Европын мундаг дуугчид Монголд мань ирж өнөөдөр их хилээр минь дуулж ингэж уралдаж болдгүй юм бэ гэдэг нэг анхны тийм бодлол яваад байсан. Энэ бол эхний одоо Монгол сонгодог концерттой шууд холбогдсон зүйл юм л дээ. Эхлээд би ингэж хийх хэрэгтэй байна. Эхлээд би ерөөсөө л ингэж тэгээд олон улсын конкурс одоо BBC-д орох болсон шалтгаан бол бас тийм байсан. Өнөөдөр би харуулнаа. Би 41 сая хүний шууд хандлттай тэр том телевизээр нэг монгол дууч гэсэн өнөөдөр нэг удаа цацагдаад үзээсэй гэдэг нэг тийм юутай. Өөрөөр хэлбэл би унах юм бол тэр чигтэл унахаар байсан шүү дээ. Жишээ нь одоо BBC-гээс хасагдсан болвол тэгэл одоо одоо шал тийм одоо юу гэх Оросудаас ч гэсэн надад тийм юу иржсэн. Хэвлэл мэдээлэл дээр нь гараал Ариун Баатрын одоо ухаан гүч гэх юм уу ийм сонголт бол айгүй тийм юу байна. Яагаад Чайковскийн Гран При өнөөдөр энэ шагналыг эзэн болчоод 60 жилийн түүхтэй энэ тэмцээн одоо Олимпийн зэрэглэлийг энэ тэмцээнд хоёрхан дуучин Гран При шагнал авсан. Нэг нь үежээж яагаад одоо ингэж ийм сонголт хийвэ тийм. Ийм сонголт хийж байгаа юм болоо ч гэдэг юм уу. Би дөрөнд хэлсэн нөгөө л нэг одоо өөрийгөө бас задлах, өөрийгөө тэлэх одоо энэ бол конкурс гэдэг бол маш том боломж байдаг. Тэгээд BBC телевиз бол том телевиз. За тэгээд миний дотроо бодож явдаг нөгөө Монгол сонгодог бүтээл энийг заавал нэг энэ телевизээр нэг дамжуулаад ингэж хийсэн гэсэн бодол. Магадгүй тэнд юу гэдэг одоо бид нар бол одоо Хятад, Япон сулгах нэг гишаач гэдэг юм ингээд нэг үндэсний юмнууд байдаг шүү дээ. Тий бид нар бол ойлгохгүй учраас тэрийг бол их гайхаж ингэж харж байдаг бол ойлгохгүй за ийм байт юм байна. Тэг би энэ дууг л тэгээ харчихгүй дээ л гэж айж исэн. Зүгээр л Английн зэрэгтэл бол үнэхээр одоо боловсрцсан. Хүлээж авч байгаа эдгээр үзэгч болгоно бүр ингээд шүүгч нар болцсон. Тэгээ завсарлагаар гарч ирэл юу ярих вэ? Дуучтал ярина. Сая юу ямар санагддаг вэ? Зүгээр энгийн үзэгчт нь тийм тэр дээр жоохон тийм байсан, ийм байсан гэлгээл хоорондоо яриад ингээд байж байгааг бодоход бол айгүй тийм. Тэгээд энийг сонгоод за одоо дууланда хүлээж авахгүй л яана л гэж бодож байсан. Бүр ялангуяа хаалт хийжсэн болохоор хүлээж авахгүй л яана л гэж бодож байсан. Тэгээд дуулаад дууссан хэсэг чимээг ойжснаа л ингээл гэл тэр чи одоо 5 6 мянган хүний юм уу да заал. Тэгэл ингээл браво гэл ингээл ашгараал. Тэгэл би ингээ байж байгаа л за ямар ч гэсэн дуулчлаа. Гэхдээ бол яг хуу зэрэгтэл бол зэрэгтэл шүү дээ. Шүүгчд тэнд байгаа. Шүүгчд юу гэж бодсон болоо гэдэг айцтай би буцаж ороод тэгээд интервью ярилцлага өгчөө тэгээд цаашаа өрөөндөө ороод ухрааж ингээ үдсэн чинь тэр нөгөө яг голлох одоо тэр шүүмжлэгч тэр бол нөгөө телевизийн айгуу том шүүмжлэгч одоо нөгөө урлагийн шүүмжлэгч телевизтэй өөрөө BBC телевиз тэгээд урлагийн барууны урлагийг одоо сонгодог урлагийг шүүмжилдэг тийм эмхтэй тэр уйлаадэс юм ч болов тий. Тэгээ орж ирээ тэр хүн ингээл уйлаал тий. Би одоо Монголд би бол заавал очно. Би яагаад өнөөдөр ийм тансаг ийм одоо ийм аялгау. Тэгээд Ариун Баатар яагаад ингээд тийм мэдрэгдтэлгээл тэгээ би тэнгуут нь өөрөө өлтж байгаа юм чи. Бас нэг тийм хүсэл биелсэн юм шиг тий. Болоо миний ирсэн зорилго энэ би төрүүлэхтэй гол биш байсан. Хамгийн гол нь би өнөөдөр бас нэг гээд нэг дотор бодож исэн юм бүгдийг гаргаад тавьчихар чи хүн айгүйх тийм ууж ирдэг.
A trip to the great steppes of Mongolia from Aryan Bata Ganbata, ending his entry for the Cardiff Singer of the World 2017 Song Prize. Clea Williams, his pianist. The 29-year-old baritone, the last singer to appear in this final. Let's go straight to my guests. Mary King, it looks like you need a bit of that pure air of Mongolia. I can't speak. I find it unbelievably moving. Why? You want me to speak? There's something about what he represents, I suppose, just singing in that language to him, singing his own language, and the immense sharing, the generosity of his performing. The voice is overwhelmingly beautiful, but it's not that, it's the generosity of the spirit, and I can't really speak anymore, and it's not fair, and you're my friend. John Mark Ainsley. Монгол орны хөх тэнгэр, Монгол орныг би өөрөө мэдрэхлээ үе чинь болохоор та үүгээр их бахарж байна уу? Монголынхаа хөгжмийн зохиолчийн энэ сайхан дуу, энэ сайхан тэмцээнийхээ тайзан дээр дуулсан дуу үнэхээр зүрлэшгүй сайхан байна. Gentleman second, Aryan Bata Ganbata. Well, I don't know if you heard that whoop from Mary King then. I mean, you said you wanted two winners. I've never heard of this before at Cardiff Singer of the World, but you've got your wish. I did, and I'm so happy, really happy for those two, for different reasons. He is a life force vocally, and she is a real artist, such an interesting artist. John Mark Ainsley, are you happy with joint winners? Absolutely. I mean, Katrina, I concur. She really is a powerful song singer in the making, and the sheer force of personality and generosity. Well, they're going to have to contest another trophy. Unheard of events in the final of the 2017 Cardiff Singer of the World Song Prize. Katrina Morrison from Scotland, Aryan Bata Ganbata from Mongolia, joint winners. Хүн өөрийгөө тийм урамшуулж үнсэж болдог бол нэг өөрийгөө үнсвэ санагдсан. Чи онч шүү гэдэг. Тэ? Тэгэж бодогдож байлаа. Тэгээд магадгүй одоо Арианбаатар одоо энэ олон энэ том уралдаанд ингээд тэргүүн байр төрүүлээд ингээд явчаад яагаад тэгээд цаашаагаа тэгээд тэр дэлхийн том театруудаар дуулаад бариад нэгдэж би түрүүнд хэлсэнтэй конкурсын асуул бол юм байдгаа. Нэгт бол одоо юу гэдэг хоолой тогтох. За ингээд дээрээс нь би өөрөө юм хийх шаардлагатай. Илүү их судлах, илүү их одоо дуур, одоо концертын их юмнууд сурах шаардлагатай учраас хоёрдугаарт бол одоо миний энэ одоо тоглож байгаа концертуудад нэгдүгээр одоо хэсэг нь Монгол одоо сонгодог, хоёрдугаар хэсэг нь дэлхий гэдэг ингээд ер нь бол энэ тэнд дэлхийгээр бол байнга тэгж явна. Урд нь бол тэгж явсаар ирсэн. Ер нь бол 40% Монгол байдаг гэсэн. Тэгээ ингээд бол сая BBC-гээс бол юу болж явсан ба гэхээр болох юм байна. Би буруу бодоогүй юм байна гэдэг юмыг маш одоо хүчтэй бодсон. Тэгээд онгоцны буудлын дээр ирээд манай Шарав багш маань Жанцнаар бүгд л хөөрхий тосоод тэгээд соёлын их сургууль дээр сая дуулж байгаа сте тий. Ингээд Шарав багш маань ярьж ирсэн. Өөрийнхөө бүтээлийг би тэнд сонсно гэж одоо бас гайхамшигтай сайхан мэдрэмж байна лээ. Хүний баяр гэдэг чинь бүр эндээс төрдөг юм байлээ гэж ярьж ирсэн. Хүний баяр одоо нэг тийм баяр баясгалан гэдэг үл эндээс төрдөг юм байлээ. Ингээд л ингээл гэж ярьж ирсэн л да. Тэгээд үнэхээр одоо энэ агуулсуудыг одоо бас энэ бид нар нэгэн агаараар ямсгалж нэгэн үед амьдарч байгаадаа би бол үнэхээр зүрлэж гөх одоо баярлж явдаг. Ямар одоо ховтой юмтэй гэж баярлж явдаг. Тэгээд магадгүй жоохон ч гэсэн бас баярлуулсан бол би өөрийн хувьд бол бас дотроо их гоё болоод ахаал хийж бүтээх ахаал гэл уран бүтээлийн шунал хөдлөл. Тий, ингэж байдаг та. Тэгээд намайг тойрон хүрээлсэн хэдий сайхан багш нар, хэдий ах эгч нар надад намайг тусал дэмждэг.
үр хөөгчгэн хайрладаг цэвэр ингэж надад тийм амьдралын гоё ганган тансгаас надад мэдрүүлдэгт би их баярлж явдсан шүү дээ. Тансаг гэдэг ойлголт чинь өөрөө ондоо үед юм болов уу гэж боддог. Тансаг гэдэг бол жинхэнэ хүний одоо чихүү сэтгэлдээ тогтсон мэдрэмжийн энэ одоо тансаг гэдэг үг чинь тийм байх ёстой болов уу гэж эд материал их биш. Зүгээр тийм байх ёстой болов уу гэж боддог шүү. За би мэдээж энэ тоглолтын тухай өөрөө чинь бас постууд цахим хуудасаар хүргэж байгаа мэдээллүүдээс нэг зүйлийг онцлсан. Би бас хариу комментч бичсэн баа тий. Бачка та хоёр яах гээд байна гэж. Тэгээ Монгол сонгодог тоглолтод нэгтэй амтлагийн ахлагч Батчлуун бас оролцох гэж байгаа. Тий. Манай Бачка ах бол зөвхөн сайн уран бүтээлч, сайн дуучин төдийгүй. Үнэхээр энэ сайн өөрөө хүнд тусрах нэг тийм чин сэтгэлээсээ хүн юм шиг надад санагддаг. Би их хүндэлдэг. Бүр хүний нэг тийм нөгөө хайр даахаар энэ гэж ярьдэн шүү дээ. Тийм нэг хүний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэдэг бол ондоо байд юм байна лээ. Жинхэнэ уран бүтээлч хүн бол бас л тэгээ Бачкахын тэр одоо өдөр болгон бэлтгэл, өдөр болгоны одоо тэр өөрийгөө дайчилж байгаа, өөрийгөө тэр одоо шинээр одоо нээх гэл ингээл бүх юмыг хараад би бол алмаарч гэсэн. Би одоо жишээ нь одоо юу гэдгийг ийм байж чадж байгаа билүү? Би ч одоо бас л мэрэгжлийн урлагийн ийм хүн шүү дээ. Тэгэхэд өнөөдөр би ийм байж чадж байгаа л гэж өөрийгөө бол хажууд нь үнэхээр их голсон. Тэгэж өнөөдөр ингэж яасан. Тэгээд би тэр бол одоо бас их л сайхан юм сэтэл байж энэ да. Тэрийг бол сюрприз. За маш их баярлалаа. Мэдээж цаг завгүй. Тэгээ Монголдоо бас Бакхан хором цааддаг энэ үедээ нэвтрүүлгийн маань урилгыг дахин хүлээн авсан Ариун Баатартай баярлалаа. Тэгэхээр өөрөө чинь бас дотор мөрөөдөж явдаг Монгол сонгодог гэдэг одоо энэ бүтээлүүд дэлхийн тавцанд одоо гадны дуучид сонгож дуулдаг тэг цаг бол тун удахгүй байх гэж найдаж байна. Тэгээ тэрэнд бол өөрөө чинь хичээл зүтгэл бол маш үнцэнтэй байх болно. Тэгээ сайн нэвтрүүлгийнхаа нэрийн бэлэг үзэг тэмдэглэлийн дотор уран бүтээлч хүн аяллах нь уран бүтээлийн аяллах нь олон зүйлс энэ дээр энэ үзгээр бичигдвэл бэлгэний маань үнцэн оршин. Тэгээ маш их баярлалаа. Тэгээд сайнагчийн одоо хоёр дахь одоо урилгаар энэ хүү сайхан нэвтрүүлэгт оролцож байгаад би маш их баяртай байдаг. Яагаад тэгэхээр арай бас өөр одоо их сайхан хүнийг нээсэн, их гоё яриаг өрнүүлдэг ийм одоо нэвтрүүлэг учраас бас олон монголчууд хараад үзээд одоо бас их юмыг авдаг бас ингэж байдаг баха гэж бол би ойлгодог. Тэгээ сайнагчтай болон энэ нэвтрүүлгийг бүтээж байгаа нийт уран бүтээлчтэй одоо бас амжилтыг хүсье, аз жаргалыг хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлгээ жаргаагаад үзэгчтэй бас хандаж үг хэлэх хэрэгтэй бах тий. За тэгээд хазаахтам түшиж бүхий л одоо цаг үед хамт байдаг. Одоо хайртай ойр дотны бүхий л улсуудаа болон намайг үргэлжид сэтгэлийнхэн одоо үзүүрт хайрлж байдаг нийт одоо Монголын ард түмэндээ маш их баярлж явдаг. Тэгээд Монголын хөвөл болж төрсний хувьд ямар ч гэсэн энэ Монгол сонгодог дээрээс нь дэлхийн сонгодгоор дэлхийн өөрийнхөө чинийн тултал сайхан уран бүтээл, сайхан одоо том дуучин бай гэсэн том зорилготой ингэж яваа. Ардаас сүүнийхаа дээжийг, цайныхаа дээжийг байн өргөж байдаг нийт одоо нутгийн ард олон одоо бүгдэнд нь маш их баярлалаа гэж одоо хэлье да. Дэлхийн бүх тайзан дээр Монгол улсын дуучин гэж зарлуулж гардаг Ариун Баатартай одоо уран бүтээлийн одоо ариун их амжилт хүсье. Одоо тун удахгүй болох гэж байгаа тоглолтод нь амжилт хүсье. Монгол сонгодгийн тайзнаас Монголынхаа ард түмэнтэй сайхан уулзаж, сайхан эрч энергийг аваарай. За маш баярлалаа. Сайхан дуулахыг сонссон хүний сэтгэл нь догдолж, баярлаж, бас гуниж, өөрийгөө дотроосоо ирж хайж эхэлдэгэ гэж би боддог. Тэгж байж л бусдыг хайрлах эрчим нь нэмэгдэж, оюун сэтгэлээр баян болдгоо гэж итгэдэг. Монгол хүний зүрх сэтгэлээс урссан хөг аялгауг дэлхий дахинд түгэнд цуурайтуулахыг хүснэ. Чухам үүндэл Монгол сонгодгийн утга учир оршино. Чингис хаан одонд Монгол улсын гав яач үжигчин Ариун Баатар Монгол сонгодог 3 талархал энэ тоглолт 2017 оны 11-р сарын 11-нд корпорат
Convention Center-ийн концертын танхимд. Эрхэм үзэгчдээ сайн нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочноор Чингис хаан одонд Монгол улсын гаяа жүжигчин Ганбаатарын Ариун Баатар байлаа. Тэгээ 7 хоног бүр шин зочин урьж сонирхолтой ярилцлагыг өрнүүлэх боломжийг олгодог нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл гоо сайхны нууц Asayake Japan Cosmetics. За эрхэм үзэгчдээ эх 7 хоногт шин зочинтой эргээд уулзъя. Амралтын өдрүүдэд гэр бүлийнхээ хүрээнд аятаа тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.